бид нар Баасан гаригийн үдэш бүр та бүхэндээ хүргэдэг их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийнхаа 6 дахь дугаарыг эхэлж байна. Өнөөдрийнхэн зочноор бид Монгол бахархлын өдрийг анх санаачилж байсан түүхийн хүрээлэнгийн эзэнт гүрний мөн тасгийн эрдэмтэн нөхдийн хамт түүхээ судлах мөн энэ боломжийг бидэнд бас нээж өгсөн эрх зүйч мэрэгчлээ түүхийн ухааны доктор Цэрэн Балтвын Минжи хичээгээ радиогийнхаа студид хүрэлцэн урьсан байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Баярлалаа. Тийм хоёр ихчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За хоцорон газар ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл бусдаа заавал нөлөөлж идэг. Сайн хийсэн үйлдэл нь ч нөлөөлдөг, сар хийсэн зүйл нь ч нөлөөлдөг. Тэгэхээр иргэн, гэр бүл, албан байгууллага хамт олон аль одоо нэгж нэгдэл тэр бүхэн дээр энгийн боловч анхаарах олон асуудлыг хэвшил болгосноор хотын бургалсан амьдралын хэмнэлийг бид нар илүү зөв, стрессгүй, амгалан тайван энэ орчныг бүрдүүлдэг лээ. Яг л энэ сэдвэрээ бид нэр их хотын зөв хэмнэл нэвтрүүлгээрээ бид нар хүндэн ярьдаг. За өмнөх 5 дугаараараа бид нар одоо бас гэр бүлийн асуудлыг бол хүндсэн байгаа. Саяхан гэр бүлийн одоо олон улсын өдөр болоод өнгөрсөн. За энэ гэр бүл гэдэг бол сэдв бол өөрөө маш том сэдв учраас бид нэр үргэлжлүүлээд энэ сэдвээ одоо өнөөдрийн дугаартаа хүндий гэж энэ зочноо ингээд ураад байж байгаа. Тэгэхээр та бол одоо гэр бүлийн уламжлал түүх. Тэгээ гэр бүл гэдэг бол Монгол одоо ёсондоо Монголын түүхэнд ямар байр суурьтай байж ирсэн. Тэр одоо нүүдэлчин соёл ахуйд байсан Монголын гэр бүлийн одоо тэр байдал нэг одоо бид хэдүүлээ дурдаад тэрийг нэг буцаж нэг сануулад ингээ буцаагаад бид нар яг энэ хотын энэ бургалсан энэ хэмнэлийн энэ орчинд бид нар гэр бүл ялангуяа хамгийн одоо бичил орчин болсон гэр бүлийн ээж аав эхнэр нөхөр хоёрын үүрэг хариуцлагын талаар одоо өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хөндий гэсэн ийм саналтай байна. Ингээд энэ талаар та яриа эхлэх үү те. За одоо Монголын газар нутаг гэдэг чинь ер нь хүн үүссэн цагаас л Монголын газар нутаг дээр хүмүүс байжээ гэдгийг бол одоо маш олон судалгаагаар одоо Чулуун зэвсгийн үеэс те хүү нэгдлийн үеэс монголчууд энэ газар нутаг дээр хүн амьдарч байжээ гэдэг. Тэгэхээр энэ хүний үлгийн нутаг болсон Монголын газар нутаг цаг үеийнхаа урттаж гисэн гэр бүл бол одоо хамгийн ихэнд бол юу гэдэг овгоор амьдардаг гэр бүл байж. За тэгээд ингээд хөгжлийнхаа явцад бол одоо эхнэр нөхөр те гэр бүл байж ингээл янз бүрийн гэр бүлийн одоо хэлбэртэй ингээд хөгжиж ирсэн. Өнөөдөр бол бид нар бол нэг эхнэр нэг нөхөртэй гэдэг ийм гэр бүлийн одоо хэлбэрийг сонгоод ингээд амьдарч байна. За түүхэн одоо сурвалжнаас ингээд харахад бол за бид нар хамгийн түрүүнд нууц давж байгаа л хүн болгон мэддэг шүү дээ, хүн болгон уншсан. Тэгэхээр нууц давчон дээр бол нэг их нэртэйч гэр бүл байна. Одоо Бүрчон Гомаарл хоёр Бацагаан гэдэг хүүтэй байжээ гэдэг чинь нэг ихнэр нэг нөхөр хоёр. За тэгжээд л явж яснаа за ингээд нэг би одоо 30 имэс авъя эднэр гэл те өөрөөр хэлбэл олон ихнэртэйч гэдэг юм. Эсвэл бол Монголын нөгөө залгамал уургийн ёсч гэдэг юм. Ингээд гэр бүлийн маш олон. Тэгээд бас ингээд өнчин хүүхдийг авдаг. Зүгээр түүхийг ингээд хараад үзэхээр яг одоо тэр миний нөгөө судалдаг цаг үе маань их Монгол улс Монголын эзэнт гүрний үе байхгүй. Тэгээд тэр үеийн судалгааг ингээд хараад үзэхээр гэр бүл сална гэдэг ойлголт бол ер нь байхгүй шүү. Салсан одоо тэрнээс салаад ингэжээ гэдэг тийм ойлголт, тийм нөгөө үлдсэн одоо түүхэн дээр бичигдэж үлдсэн юм байхгүй. Харин нөхөр нь нас барчих юм бол одоо тэр эмэгтэйг бол ах トゥ нь одоо авдаг юм уу? Эсвэл бол нөгөө хин нэгэнд ингэж өгдөг. Тэгэхээр энэ юу илэрхийлээд байна гэхээр хүмүүс болохоор яадیں۔ Одоо дүү нас орангууд дүүгийнхаа эхнэрийг болох гэдэг тийм. Дүүгийнхаа эхнэрийг авчлаа. Тэгээ энэ авчлаа гэдэг ойлголт бол одоогийн ойлголтоор явдаг заавал сексийн харилцаа биш байхгүй юу? Өөрөөр хэлбэл дүүгийнхаа гэр бүлийг авч бүтэн болгож тэр дүүгийн хүүхдүүд үнчин биш тийм ээ? Авга ах дээрээ элэг бүтэн өсөх тэр эмэгтэй нөгөө өнөөдрийн нөгөө
өргөдөл гоолсон эмэгтэй ч юм уу эмзэг давхаргын хүн биш байхгүй юу. Тэгэхээр энэ ойлголт байхгүй болохоор тэнд бол гэр бүлийн харилцаа гэдэг бол үнэхээр тэр үед одоо юу гэдэг нийгмийн нөхцөл байдлаас ахуулаад дайн дажин ихтэй байсан. Тэгээд нөгөө нөхөр нь ингээд дайн далагдахад тэр эмэгтэйг бол одоо овг омгоос тийм ээ гаргахгүй байх. Өөрөөр хэлбэл ийм штэ айлын охиныг гэртээ оруулж ирээд эсвэл нэг овгийн эмэгтэй гэртээ оруулж ирээд өөрийнхөө омогт авна гэдэг бол тэр омог өөрөө хүчрхэгжижээдэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүчрхэгдсэн тэр их хүчээ буцаж салгамааргүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр одоо бат бөх байх. Тий, өөрөөр хэлбэл нэг одоо хааны ч юм уу тайжин ч юм уу охин ороод ирэхэд тэрий чин дагаад 100 шивгчин 100 нөгөө боол зарц байд юм уу юу гэдэг нөгөө нэг их алт мөнгө өөрөөр хэлбэл эдийн засгийн хүчинж бэхжижээдэг мал ахуунж бэхжижээдэг хүнэнж бэхжижээдэг ийм болохоор энэ харилцаа бол одоо би тэгтээ тэр үеийн түүхэн харилцааг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тийм ч учраас тэр овгоосоо эмэгтэй гаргана гэдэг ойлголт бол одоо тэр үед бол ямар ч үл байсан түүхэн дээр бичигдэж үлдсэнгүй би уншсангүй эсвэл за нөгөө нэг хэсэг нь юу гэхлээр тэр эмэгтэй хүн улсыг юм уу аймгийг эзлэхдээ тугийн тамгын эмэгтэй хүнийг олзолж тэр аймгийг эзэлсэн болдیں۔ Тэрнээс аймгийнх нь бүх ирчүүдийг алаад бүх хүмүүсийг алаад аймгийг эзэлдэг байхгүй юу? Татарыг эзэлхэд ч тэр хэрээдийг эзэлхэд ч тэр найманг эзэлхэд ч тэр зөвхөн тэр аймаг овгийг толгойлж исэн хүмүүстэй л уучраа олно гэхээс биш тэгээд тэр нөгөө ард түмнэр оролцдог байхгүй юу? Тийм учраас нөгөө яагаад хүмүүс ингэж асууд яагаад өст татаараасаа хоёрын хоёр ихнэр авчихваа Чингис хаан маань гэдэг асуулт байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр Есүс үнэхээр үзэсгэлэн гоодод оч биш. Эсвэл Есүгэн үнэхээр мундаг тааж биш байхгүй юу. Ер нь тэр аймгийг эзэн суугаад нөгөө охины л авдаг байхгүй. Тийм ч учраас одоо жишээ нь юу гэдэг юм Манжин хаанд охиноо өргөдөг ч юм уу эсвэл Манжин гүнжнэр манад айгүй их байдаг шүү дээ. Тийм ээ одоо гүнжийн сүм гээл байна, гүнжийн зам гээл байна, манж гүнжнэр гээл байж байна. Тэгээ зүгээр энтэй холбоотой нэг хөрхөн юу домог ярихад ингэж авахгүй. Манжин гүнж иржээ. Монгол ноён ингээд хүүдээ авсан байна шүү дээ. Тэгээд Манжин хаан асуужээ. За хадам аав чинь чамд юу өгөө гэж. Тэгсэн чинь хадам аав надад хангай дэлхийгээ бэлгэллээ гэж. Тэгсэн чи энэ аргагүй л Монгол хүний ухаан юм да. Үүрээ даваад явж чадахгүй. Энэ одоо сайхан уулыг бэлгэлэхээр баг юм өгсөн гэж хэлж болохгүй. Тийм байна. Энэ бол аргагүй л Монгол ноёны ухаан да гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нөгөө гүнжийн бэлэг гэдэг одоо арын сайхан хангааж нэг уулаа нэр заагаал бэлгэлж л дээ. Тэгэхээр нөгөө гүнж чи баярлаа гэл одоо юу гэдэг тэгэл авч тэгэл аавдаа хэлэхгүй юу. Тэгэхэд энд бүхэл бүтэн уул бэлгэлсэн үнийг одоо баг юм өгсөн гэж болохгүй. Үүрээ даваад явж болохгүй энэ чи юм өгсөн гэхэд барьцгүй байхгүй. Тэрэн шиг энэ охтуудаа өгнө гэдэг бол тэр хоёрын нөгөө худ ургийн харилцаа бихчин, овг аймгийн харилцаа бихчин Чингис хааны нэг бодлогон ч гэсэн тэр штэ охтуудаа Монгол улсыгаа тойруулсан аймагуудад охтуудаа өгч байгаа байхгүй юу? Тойрсон урдаа нэг хойноо нэг ингээд таван охноо баруун зүнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол цөмлөө орохын тулд нөгөө одоо харлагыг ч юм уу, уйгурыг ч юм уу, онгуудыг ч юм уу давж ээж орох хэрэгтэй байхгүй юу? Энэ эмэгтэй хүний энэ нарийн мэдсэн ухаан гэдэг эн чин өөрөө төрийн бодлогын одоо нэг одоо гарцсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл яг одоо овг аймгаа тэлэх, eel хязгаараа тэлэх, тэгээд тэр нөгөө бас тийм батгах тэр үрийг суулгаж штэ тий тэр охтуудыг тэнд байршуулсан. Бас мундаг ухаан байна тий. Ухаан манай өвөг дээдсийн ухаан нэг нэрээ сураад нэрээ нэг өгүүлбэрээ нушаал хөөх гэнэ нэр ийм л юм байсан шүү дээ гэдэг. Тэгээд айгүй юм гээд цөөхөн үгээр айгүй өргөн дэлгэр утгыг илэрхийлж идэг. Сая таны ярианаас ер нь бол эмэгтэй хүнийг маш их бас бодлогын чанартай гэр бүл болох тий удам судраад хэлэхэд бас Чингис хаан маань хаадууд маань бас өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж исэн тухай ойлголоо. Тэгээд дээрэс нь таны өмнө нөхчөөсөө ярилцлаган дээр нөгөө эмэгтэйчүүдэд хамгаалдаг ус мөхдөг, эрчүүдэд эдэлдэг ус бас хэцүү байдалд ордог гэж та бас ярьж байсан шүү дээ. Энийг жоохон дэлгэрүүлээ та бас яриач. Энэ нөгөө угаасаа хүний явдалч биш л дээ. Энэ өөрөө байгалийн явдал байхгүй юу? Энэ одоо зүгээр нөгөө зам ёсны л
юу. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг за бурхан ингээд хорвоо ертөнцийг бүтээжээ гэд бодоход яагаад эрэгтэй амьтныг тэр сайхан сүрлэг хийж вэ? Буг ямар гоё ивэртэй тэгээ согоог харчих. Азраг ямар гоё дэлсүртэй тэгээд гүүгийг харчих те. Ингээд харахаар хорвоо ертөнцийн бүх эрэгчин амьтан эмэгтэйчүүдэд таалагдахын тулд эмэгтэйчүүдэд хамгаалахын тулд нэгд нь сайхан төрдөг байна, хоёрт нь хүчирхэг төрдөг байна. Энэ бол зөвхөн одоо юу гэдэг явцуудаараа ч юм уу зөвхөн эмэгчин амьтныхаа төлөө байхгүй юу. Тэгэхээр энэ эрэгчин амьтны тэр сүр хүчийг хэн гэж өдөөдөг гэхлээр эмэгчин амьтны нь өдөөдөг байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд улс төрлөө юм уу ч одоо хүний ертөнцлөө ингээд буулгаад эхлэхээр тэр эрчүүдээ дээдэлдэг улс бол тийм ээ мандах нь биш үү? Хэрвээ эрчүүдээ дээдлэхгүй бол сөхөрх нь байна. Эмэгтэйчүүдээ хамгаалахгүй бол үндэстэн мөхөн байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд гэдэг бол үндэстний их учраас үр хүүхэд гаргаж ингэж одоо нэгэн биеийг 10 бие, 20 бие, 30 бие болгодог. Энэ бол үндэстний их. Тэгэхээр энийг чи ингээд цаашаа ингээд ухаад үзэхээр юу харагдаад байна гэхлээр энэ Монгол улсын маань одоо ингээд хэрвээ бид нар Монгол улсыг хөгжиж гэнэ гэж харах юм бол сайхан хот барилга байшинтай бид нар ийм сайхан техник хэрэгцэлтэй орчин үеийнхтэй дэлхийдээ хөл нийлүүлээд алхаж гэнэ гэх юм бол бид нар тэр хэмжээнд ирчүүдээсээ тийм их ухаан гаргах дайны бид нар тэр хүмүүсийг дээш нь өргөжээ гэж харж байна. Эсвэргээрээ хэрвээ Монгол улс одоо сөхөрч जैन, өрөндөө баригдж जैन, одоо газар шороогоо ухаж जैन, амьдрал хэцүү болж जैन, гэр хороололд ядуурл их байна, баян хоосны зааг ялгаа ихслээ гэд харах юм бол энэ бол бас л эмэгтэйчүүдтэй холбоотой. Бид нар эрэгтэй хүмүүсээ төдийлөн гэж одоо хийх ёстой, үүрэх ёстой ачааг нь үүрүүлээгүйгээс энэ их хотын хэмнэлд эмэгтэйчүүд өөрсдөө их ачаа үүрснээс эрчүүдийн маань ачаа хөнгөгдөөд энэ улсыг маань ингэж сүрэлдөө аваад явж гинэ л гэж харах гэдэггүй. Альва юм гэдэг хоёр талтай. Бид нар аль өнцгөөс нь харахаасаа шалтгаалаад хэрвээ бид нар сайн сайхан байна гэж харах юм бол энэ бол бас эмэгтэйчүүдтэй холбоотой. Хэрвээ бид нар урууданд ороод гинэ гэвэл энэ бас эмэгтэйчүүдтэй холбоотой. Тэгэхээр миний нэг зүгээр нэг ингэж боддог юм бол яг энэ түүхэн уламжлаасаа харсан ч гэсэн яг орчин үеийнхаа нийгмийг харсан ч гэсэн бид нар хүн болгон өөр өөрийн зохих ёстой ачаа үүргээ авч явах нь хамгийн чухал юм байна л гэж. Одоо бид нар ингээл ялангуяа залуу гэр бүл дээр ингээл ороод бид ч гэсэн ингээл дүүгээ харж байна. Эрэгтэй эмэгтэйгөө хоёулаа адилхан хөдөлмөрлж байна. Хоёулаа өглөө нарнаас орой нар хүртэл хөдөлмөрлж байна. Эн чинь нөгөө хотын хэмнэл маань инкээс өөр аргагүй байдалд оролцохгүй юу? Өөрөөр хэлбэл тэр айлыг хөгжүүлэхийн тулд тэр айлыг бат бэх байлгахын тулд хоёулаа зэрэг хөдөлмөрлж, хоёулаа зэрэг одоо ажиллаж ээж цалин хөлс олж ээж босгож байна. Гэтэл манай нөгөө уламжлалт амьдрал бол яадын нөгөө эрчүүд нь бүх ингээл эрчүүд нь ингэж байгаа. Арга савар хоёр байдсан бол эрчүүд нь савар шиг одоо аргалаа хумх нь биш үү? Эмэгтэйчүүд нь арга шиг тэр хумсан аргалыг бацах нь байна. Тэгэхээр айлын санхүүг эрчүүд нь авчрах нь эмэгтэйчүүд нь зохицуулах нь л гэдэг. 92-ийн ажил үүргийн хуваарийг ялгах юм бол арга савраар л илэрхийлэхэд тий. Хэрвээ тэр одоо юу гэдэг нөгөө арга нь хэмхэрхий болвол эрчүүд нь мянган юм авчирж ирээд л нөгөө арга нь ингээ цоорхон юм чинтэй цацаал дуусна. Гэтэл эрчүүд нь юу ч авчрахгүй бол нөгөө арга нь хоосон хүндий хിവэрээ л гэдг л ийм л санаа юм да. Монголчууд ч ер нь удам судраа их эрхэмлдэг байсан шүү дээ. Суугч байгаа хүнээ бага наснаас нь одоо нууц товчон дээр бол нөгөө Тэмүүжин маань 9 настай ахтаа очдөг тий. Тэгэл эргэж бие биедээ дасах хугацаа өгдөг, нөхөрлөх хугацаа өгдөг юм биш. Энийг түүхэн талаас нь хоттойгоо тав уялдуулж, орчин үеийн залуусын амьдралтаа бас уялдуулж ер нь хэлвэл та юу гэж хэлэх вэ? Мэдээж манай дээр одоо бэрийн шинж минж гэл мундаг юмнууд байна шүү дээ. Бэрийг заавал шинжиж авдаг гэж. Энэ юу хэлээд байна гэхлээр түрүүн би хэлсэн эмэгтэй хүн тэр айлын удмыг залгадаг их үнцэн байдаг. Тэгэхээр ямар бэр авснаас тэр айл дэвжгүй уруутах уу гэдг нь харагддаг. Хүмүүс удам судар гэд ярихаар одоо ихэнх ингээл хүмүүс би ч яста мундаг ламын удам штэ. Би мундаг тайж удам. Би ч яста заадах ч яста мундаг одоо боссын хүү гэсэн яста. Удам судар нь асуудалгүй мундаг байгаа гэж боддог. Ярьдаг байхгүй. Гэтэл
энэ хотын амьдралд удам судраа мэдхгүй, өнчүн өрөөсөн, ах дүүгээсээ төөрөлдсөн, одоо юу гэдэг ижи аав нь залууд нь өнгөрсөн ийм маш олон хүмүүс байгаа. Тэр хүн хайгаад ч өөрийнхөө удмыг олохгүй байхгүй юу? Одоо жишээ нь миний аав хэн байсан бэ? Аавын маань хэн байсан бэ? Магадгүй ах дүү цөөдөө хүндж байж болно шүү дээ. Гэтэл удам судрыг тэр хүн өөрөө тээж явж идэг байхгүй юу? Тэрийг заавал аавыг мэдчихээж, өвөөгийг мэдчихээж, ах дүүсийг нь мэдчихээж удамтай судартай хүн байна гэж харах албагүй. Айгүй амархан Монгол ухаан чинь их амархан гоё юмнууд байдаг штэ. Хүнийг таних гэвэл хүндлэхээс, хүүхдийг таних гэвэл мэдлэхээс гэж. Тэр хүн өөрөө ямар хүн бэ? Нөгөө яс цус маханд нь удмынх нь ген буюу удмынх нь учиг нь явж идэг байхгүй юу? Тэр хүүхэд өнчм байж болно. Тэр хүүхэд ядуу байж болно. А гэхдээ тэр хүнд бол удмынх нь мэдээллийн сан байдаг учраас тэр хүн хизээч одоо юу гэдэг муу хүн биш байхгүй юу? Хулгайч, луурч юу ч хийдэг. Тийм хүн биш байхгүй юу? Олон ах дүү нар дотор сайнтай муутай алагтай цогтой, уулын мод өндөртэй намтай. Ах дүү нар дотор асар их баян явж байгаа хүн байна. Яах вэ амьдралаа залгуулад явж байгаа хүн байна. Магадгүй бүр ингээд хэцүү амьдралтай ч хүн байна. Гэтэл эн чинь нөгөө нэг л удмын хүн шүү дээ, нэг л цусны хүн шүү дээ. Гэтэл яагаад ийм өөр байгаа юм бэ гэж. Тэгэхээр энэ өөр байгаагийн шалтгаан нь өнөөдөр таны авсан эхнэр нөхрөөс ч л шалтгаалаад байгаа. Сайн бэрийг авалт гэдэг штэ. Миний бэр миний төрлийг дээшлүүлэх гэж ирсэн юм а гэж. Яагаад? Магадгүй би н одоо нэг юу гэдэг ингээл за нэг 5 төвшөнтэй байлаа гэхэд би 3 дугаар төвшөн дээр амьдарчээ гэж бодъё л та. Зүгээр хийсвэрээр. Тэгэхэд би сайн бэр авах юм бол миний төрөл нэг шат дээшлэх байхгүй. Яагаад? Тэр бэр нь сайн юм чиндээ. Тэр бэрээс охин гардаг. Ген яаж дамждаг вэ гэхлээр нөгөө сүйтэй гүүний унаг, сайн хүний өр сүйт гүүний унаг гэж. Сайн азарганы унаг гэж хэлээгүй шүү. Сүйт гүүний унаг гэж байгаа. Энэ юуг хэлээд байна гэхлээр эмэгтэй хүн болвол генийг дамжуулдаг байхгүй юу? Эрэгтэй хүн болвол одоо ингээл бид нэг жишээ авал да одоо эхнэр нөхөр за би ингээд нөхөр бит хоёр байлаа гэж бодъё. Миний хүү болвол миний аавын генийг авдаг байхгүй юу? Тэгээ миний аав мундаг хүн байх юм бол миний хүү мундаг байна. Охин гэдэг чинь те энэ охиноос гарах хүүхэд миний нөхрийн генийг авч төрнө. Ялгааг нь ойлгож байна те. Өөрөөр хэлбэл нөгөө монголчууд ингэдэг штэ төрлийн дээд нь нагац гэж. Авах ах нагац ах хоёр ирэхэд нагцыгаа дээр нь суулгадаг байхгүй юу? Яагаад гэвэл нагц гэдэг хүн чинь нөгөө ген өөрөөр хэлбэл ээжийг дамжуул одоо ээж юу генийг дамжуулагч. Яагаад нагцын амгаагаар амын гимтгэр яагаад нагцын амгаагаар домдог гэж. Хүмүүс хэлдэг штэ. Хөө нагцын мууг дуурайна гэж энэ яг нагцаа дуурайсан гэд. Юу хэлээд байна гэхлээр тэр хүүхэд нь магадгүй нагц талтайгаа илүү ижилхэн, илүү ойролцоо. Тэгээд нөгөө муул бол хойтлын хар овоохоо гэдэг шиг л муул бол нагц байдаг байхгүй яа гэвэл тэр нагцын цус явж байдаг. Тийм учраас нагц хийгээд авахын энэ холбоо чи өөрөө юм харилцан адилгүй байдаг байхгүй. Цус болвол ээжээр дамждаг, нуруу болвол ааваар дамждаг. Өөрөөр хэлбэл тэр айлын нэр төр, нэр сүр, ноён нуруу. Яагаад эр хүн ноён нуруутай байх хэрэгтэй штэ гэж яриад байдаг. Гэтэл тэр ноён нуруу гэдэг чинь эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ гэж асуугаад байдаг. Тэр ноён нуруу гэдэг чинь юу хэлээд байгаа? Хүний зүгээр ардаа байгаа хэлхээтэй яс биш байхгүй. Тэр чинь нөгөө удмаас нь удам нь ааваасаа хүүд, хүүгээсээ хүүд гэд дамжиж байгаа тэр нурууг л ноён нуруу гэдэг. Тэгтэл ихэн хээр алга бол хүүхдэн шир алга гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэл эцэг нь хээр алга бол хүүхэд нь шир алга гэж хэлэхгүй байгаа үст. Тэгэхээр л тэр яг ээжийн удам яаж дамждаг вэ гэдгийг л тэнд харуулдаг байна. Тэгээд сайн ундахтай болъё гэвэл сав сайтай гүүтэй болоо гэж. Маш гоё зөвлөлөө тий. Тэгэхээр яг одоо саяхан өөрөө чи ярьж байгаагаар бол энэ ертөнцийн бол одоо хоёр хүсийн л амтан биш үү тий. Амтан дээр хүн дээр шалгаагүй. Тэгэхээр эмэгтэй төрлийнх нь ямар их үүрэгтэй юм бэ? Тийм шүү дээ. Тэгээд ямар их хариуцлага гард нь явж байна. Тийм. Эр тал нь өөрөө бас ямар их үүрэг хариуцлага байна вэ гэж. Тэгэхээр зөвхөн түрүүнийг бас өөрөө чи ярианд цус дурдлаа. Өнөөдрийн байгаа ер нь одоо
ер нь таны өнөөдрийн байгаа гэдэг нь хувь хүн дээрч, гэр бүлдч, улс орны төвшинч гэсэн чи ямар байгаа вэ гэдэг л чиний тарьсан үрээ гэж ярьдаг тийм ээ. Чи. Тэгэхээр одоо өнөөдрийн ингээд энэ биднэрт байгаа энэ ядуурл, энэ одоо эргэн тойрон их хотод маань байгаа энэ бүх асуудлуудын цаана өнөөдөр нөгөө л хоёр хүүсийн хүмүүсийн маань харилцаа тэнд байсан одоо тэдний яг эрх үүргийн хуваарлалт тэр бүхний чинь бас нэг тодорхой илрэл нь харагдаад байна гэд их сонирхолтой хэллээ шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бас бид нэр үнэхээр юм бодох ёстой зүйл юм байна гэд надад бодогдлоо. Тэгэхээр ер нь бол одоо ингээд энэ гэр бүл дотор байгаа эр хүнээ тэр дээдлнэ гэд одоо эр хүн дээдлэгднэ гэхээр юу гэдгийг одоо ингээд сайхан хоймны суучаал тий одоо хоол унд элдв юм хийлгчээл ингээд зургт үзээ суугаад ах уу тий үгүй тэгэхээр энэ бүхнийг шүү дээ энгийн нэг тийм ойлголт төрсэн байгаа байхгүй юм амьдралын хэмнэл дотор тий тэгэхээр энэ бүхнийг бид нар яг тэр одоо сайхан уламжлалаар гараад ирсэн эр хүний тэр хүчрэхийг хамгаалах тэр одоо зан чанарыг өнөөдөр бид нэр залуучуудын дундаа яаж сэргивэл яавал одоо энийг одоо тэдэнд хүргэх вэ гэдэл надад тэгэл бодогдоо явчлаа л да. Ер нь бол нөгөө монголчуудын нэг хөөхд хүмүүжүүлэх нэг ухаан байна. Би одоо сүүлийн үед бас нэг энэ боловсрлоор бас нэг жоохон судалгаа хийгээд тэгээд ингээд хараад үзэхэд 0-6 наснд хүүхэд сэтгэл суудаг. 6-аас 12 наснд хүүхэд ахуй суудаг. Өөрөөр хэлбэл монголчууд энийг юу гэж хэлсэн гэхээр хаа мэт асар хатан мэт тойл. Энэ гэхдээ 6 нас хүртэлх үе байхгүй юу? 0-6 наснда хүний хайрыг амсцсан, ээж аавынхаа хайрыг амсцсан, сайхан бүүвэн дундцсан, сайхан юм халуун дулаан гэр оронд өссөн хүүхэд том болсон хойно хизээч одоо нөгөө харгас юм амар хүмүүс биш үү тийм ээ эмэгтэйчүүдийг хүчээр хийлдэг яадаг ийдэг гэл энэ хүн болж өсдөг юм байна. 6-аас 12 наснд нь ажил сургацсан хүүхэд хизээч одоо ажилгүй гэж насан туршдаа дуудулдаг юм байна. Энийг би ингээд би өөр дээр ингээд бодоход би ер нь яг л манай аав ээж маань бид нарыг яг л энэ замаар явуулсан юм байна да гэж харж байгаа байхгүй юу. Одоо их хотын хэмнэлд ороод ирэхээр биднэрт юу харагдаад байна гэхлээр 1 нас өнгөрлөө 2 нас хүрвүүгүй юу цэцэрлэг гэл цэцэрлэгтлөө наваачаад аргагүй нийгмийн юм да. Гэхдээ бид нар цэцэрлэгийг яг тэр гэрийн орчин шиг тийм гоё халуун дулаан байлгаж чадах юм бол бид нар цэцэрлэг дотроо хүүхдүүдийг ив ихтэй байлгаж сургана. Хүүхдүүдийг биеэ даалгаж сургана. Тэр 6-аас одоо бага ангиас дунд анги хүртэл нь бид нар ингээд жижигхэн хөөрхөн мод тариулдаг ч юм уу, октоор нь жижигхэн хийж юм зум хийдэг ч юм уу. Ядчил өглөө эрт босгож сургах гэдэг бол эн чин өөрөө хүүхдийг ахуй сургаж байгаа. Нэгэнд 12 нас хүртлээр сэтгэлд суугаагүй ахуйд суугаагүй хүн бол 20 наснаас хойш юу ч хийж сурахгүй. Хүмүүс тэгдэг хүүхэд багт нь яад юм бэ? Миний охин эргэлжээг айлын ганц юм тоглолжээг дуртайгаа одоо ингэжээ гэж хэлээд тэгээд 20 гарснаа энэ хүүхэд станаараа үгэнд орохгүй станаараа дураараа мураараа станаараа би одоо энийг хүчргээ болсон. Зүгээр өөрийнхөө тарьсан үр байхгүй. Тийм гудамж нь тэндэг болцсон гэл. Эн чин бид нар нөгөө хүүхэд болох багаас хүлэг болох унаганаасаа гэж үг байхгүй юу. Тэгэхээр хүүхдийг багаас нь л хүмүүжүүлэх ёстой. Бид нар 20 гарсан залуучуудыг та нар ухаантай бай, эрдэмтэй бай гэж хэлээд бол хэрэггүй. Одоо нэгэнд хэрвээ чи нэгэнд 20 хүрсэн бол чи магадгүй бага ангидаа ч байт юм уу, бага насандаа ямар ч замаар явсан бэ. Нэгэнд чи өнөөдөр 20 хүрсэн бол энэ бол одоо чи нөгөө өөрийгөө олох нас байхгүй юу. Эхний тэр бага насад чинь аав ээж одоо ах トゥ амраг садан чинь чамайг хүмүүжүүлээд өгчээ. Одоо 20 настай бол чи өөрийгөө ол. Өөрийгөө олохын тулд яах вэ гэхээр нөгөө өглөө босох ёстой юу, ажил хийх ёстой юу, яаж хийх нь хамаагүй. Гэхдээ чи өөрөө хинбэ гэдгийгээ тань мэд. Хэрвээ өөрийгөө танин мэдсэн хүн бол өрөөлийг танин мэдхэд амархан байхгүй юу. Гэтэл өөрийгөө ч таниагүй хүн
нэг сайхан охин хараад царайнд нь дурладаг. Тэгэд өөрөө би ямар юмд уурладаг вүлээ. Надад юу дургу билээ. Одоо жишээ нь магадгүй би ингээд улаан өнгөнд дургу байхад нөгөө найз охин маань ингээд улаан хувцас өмсөөл байвал эн чинь миний дургу өргөн үсттэй. Би чинь улаан юм дургу штэ. Яс махнасаа дургу. Гих мэдсэн өөрийгөө таниагүй бэжэж өрөөлийг тань гэж байхгүй. Тэгэхээр залуучууд минь эхлээд өөрийгөө тань. Ядчил дуртай дургу хийдэг, чаддаггүй юмаа мэдэх хэрэгтэй байхгүй юу? Цаашдын амьдралаа яаж авч явах вэ? Би айлын охин, сайхан охин байна, царайлаг охин байна, хөөрхөн охин байна. Өстой гоё хувцастай юм байна, гоё хүмүүстэй юм байна. Сайхан ааштай юм байна гэж дурлж болно, хайрлж болно. А гэхдээ тэр хайрыг чи өөртөө одоо манай ээжэл тэгдэг хэрвээ хайртай бол нэг унгас нь хүртэл сайхан үнэртдэг гэж. Тэгэхээр чи тэр охин улаан хувцас өмссөн ч сайхнараа шар хувцас өмссөн ч танд сайхнараа харагдчихэвэл тэр сайхан охин баггүй. Тэр чиний хайр баггүй. Би бол ингэж л хардаг. Маш чухал юм хэмдэж байна те. Түрүүнгийн одоо нэвтрүүлгээр ч гэсэн бид нар бас гэр бүлийн боловсролын асуудлыг ярьж байсан. Тэгэхээр гэр бүл дотор хүүхэд боождог. Хүүхэд одоо тий хамгийн гэр бүлийн ер нь хоёр хүний хамгийн том хариуцлага бол сайхан өөр хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа шүү, гэр бүлийнхээ төлөө амьдарч байгаа. Тэгэхээр тэр хүүхдэд хайрлж яах гээд багаас нь одоо юу ч хийхгүй. Тэгээ одоо бол ингээл нэг компьютер юм уу те нэг утас юм өгчөөл тэгэл нэг хүүхэд нь орчинтой харьцдаггүй. Тэгээ нийгэмшдэггүй те. Тэгээ саяхан хэлж байгаа тэр нөгөө хүүхдийг мэдлэхээс үнийг одоо хүндлэхээс гэж юм тий. Тэгэхээр тэр хүндэлж байгаа мэдлж байгаагаа ч мэдэхгүй юм хүмүүс өсөж бий болоод байна одоо. Энэ хот дотор маш олноороо бий болж байна. Тэгээд тэр бий болцсон өнөөдөр хүмүүс чинь насанд хүрээд ирэхээрээ нөгөө байгалийнхаа чамаар одоо бас физиологийн шаардлагаар гэр бүл болж байна. Дахиад тэр хүн яах вэ? Дахиад нөгөө гэр бүл дээрээ ямар байдлаар хандах вэ гэдэг нь бас аюу тийм харамсалтай ийм одоо зүйлүүд ингээд тавтагдаад байгаа учраас бид нар энэ их хот дотор одоо энэ хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил гэдэг дээр одоо их ерөөсөө л одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон, залуу хүн болгон гэр бүл болоод үр хүүхдээ одоо хүмүүжүүлж байгаа их эцэг болгон энэ дээр маш их анхааралтай байж ирээдүйд таны үр хүүхэд хэн болох вэ гэдэг нь яг өнөөдрийн таны хийж байгаа хандлага, харьцаж байгаа харилцаа, хүүхдүүдэд ямар байдлаар үлгэрлэж байгаа тэр бүхэнд нь бол хүссэн хүсээгүй нөлөөлөө тэр хүүхд чинь тэнд боловсрч байгаа шүү л гэдэг л аюу тум мессежэнд байгаа байхгүй. Яагаад би нөгөө нэг ингээд юм ярихаараа уламжлалт гэдэг юмыг яриад байдаг вэ гэхэлэр Монголын ахуй чи өөрөө, Монголын малчин өөрөө эзний хүмүүжүүлж идэг байхгүй юу та. Яаж гэхэлэр би нөгөө яг тэр нөгөө хүмүүжлэр би ч одоо 6 дугаар анги хүртлээ хотод байсан байхгүй юу. За 6 дугаар анги хүртлээ хотод байсан айлын багч хүүхэд байлаа. Олон ах эгчтэйж байлаа. Ах эгч нар маань мэдээж гэрээ янз. Би нэг 2 аяга угаах гэж л дээдлийнхээ ахтай хэрэлддэг байсан шүү дээ, мууддаг. Эхлээд төрүүлж бас нороо хураад тэгсэн нь хоолоо эзний дараа аяга хураа гэл яг л тэр үеийн бидний үеийн хүүхэд. Гэтэл аав маань морь уяад манай бага ах бит хоёрыг дагуулад хөдөө явдгийг. Тэгээд аав минь надад яг уу ингээл хүүхэд л юм болсон морь уйж байгаа аав минь надад нэг юм хэлдэг байхгүй. Миний охин адуу ирэхээс өмнө цайныхаа дээжийг өргөх юм бол морь нь хурдан тавьдаг гинэ гэж. Манай хийцэж хүүхдэд зодож байгаагүй. Загинч ч байгаагүй. Дандаа нэг тэгж нэг хилдэг одоо нэг ингээд тэгээ яг хүүхэд би чинь бас тэгэж хөөрхөн шартай хүүхэд болохоор нөгөө морио хурдлуулах гэдэг шүү дээ. Хүүхэд юм болохоор тэгээд өглөө босоод одоо ах адуундаа явлаа гэл ингээл босч байгаа мэддэг шүү дээ. Ахыг адуундаа явхад би зэрэгцэж босоод цайгаа чанаал тэгэхэд чинь тэгээд дүнгижл ингээл үүр цайгаал өглөө ингээл нар мантахаас өмнө алдуу ирдэг байхгүй юу. Тэгэхэд л би чинь цайгаа өргөөл дээжийн өргөөл бас морь минь хурдлаараа эдэргээл хүүхэд болсон. Тэгээд нэгтэн тэгж чам. Тэгээд тэр чинь бол аяндаа нөгөө хүүхдийг өглөө ирж босгоод сургацж байгаа юм. За дараагийнх нь ингээд одоо манайх шар сандуугаа гээд одоо Алдарт уяж Төв аймгийн тэднийхтэй айл буусан жил байхгүй юу. Тэгэхэд шар сандуугаа ихнэр нь настай ихж байсан. Одоо тэр намайг хүүхэд байхад л их л настай эмээ өвгөнөр л харагддаг байсан. Одоо ботгод нэг 50 60 таа л хүмүүс байж. Тэгээд тэр нөгөө эмээ учраас би нөгөө 10 хэдэн хүүхэд учраас эмээг дагаж эхлээд би нөгөө чаддгүй байсан шүү дээ.
чадаж нөгөө муу гардаг үнэгийг саадаг байсан. Сүүлдээ эхэндээ нэг үнээ саалаа, 2 үнээ саалаа, сүүлдээ 10 үнэг нөгөө имийг босгохгүйгээр ганцаар ингээл 5-10 үнэг ямар ч түүртэлгүйгээр тэрийг би нөгөө хийх ёстой ажил гэд ойлгоцсон. Тэр үедээ би айлын үхэрч гэж мэдэхгүй, манай үхэрч гэж мэдэхгүй те өглөө босгоор заавал сүүгээ саах ёстой гэл цайгаа чанаал цайгаа дээжийн өргөчөл туглаа тавиал сүүгээ саагаал тэгэл адуу ирэхээр нь адуугаа саагаал тэр адуу гэж нүгүү гэж 2 цаг болгоод саадаг тий. Би тийм ажил хийх ёстой л гэдэг мессежийг манай аав надад өгсөн болохоос биш тий. Одоо тэр хүмүүс туслах ёстой. Тэгээ би одоо ингээд насанд хүрсэн хоёр нэгэ бодож байхад үгүй нэг унаг нэг дааг гэдгийч манайх ганцхан даагтай. Тэр ганц даагыг уралдуулах гэж ямар их ажил хийж ирсэн. Одоо гэхдээ нөгөө талаасаа бодоход тэр мал гэдэг чинь тэр их ахуйг тэр суралцсан гэдгийг тэр ахуйд одоо би стал тэр 12 настайгаас л сурч штэ. Тэр ахуйд суралцсан гэдэг чинь өнөөдрийн миний энэ их юм бичих, өнөөдөр ингэж их удаан суух, өнөөдөр хүмүүстэй ойлголцох, өнөөдөр хаач хөдөө очсон нэг хоньныхоо гисийг гаргаад янзалчдаг, арилгачдаг хүмүүс гайхаад шүү. Хин доктор хүн чинь номын ном л бичээс тэгж гидс мэдс арилгадаг хүн гэж юусоо ойлгохгүй байхгүй. Эний чинь би зүгээр 10 хэдхэн настай байхдаа л сурцсан эрдэн байхгүй. Манай бас их гой үг хэлнэ. Хүний сурсан эрдмийг хүний толгоноос хэн хизээч булааж авч чаддгүй маа. Хэрвээ чамайг магадгүй алтан эмэг бүгжтэй явж ивэл тэрий чинь хүн авчнаа, магадгүй хулгайлчнаа. Гэтэл чиний толгоонд суусан эрдмийг хэн ч хулгайлж чадахгүй. Тиймээс чи нөгөө алтыг эдлэвч мөрөнд шингэхгүй, амтныг эдлэвч араанд шингэхгүй гэж үг байд юм аа. Амтныг идээд чиний араанд одоо байнга л шингэхгүйгээс хойш миний хүү амттанд битээ дурал. Миний хүү эдэнд битээ дурал, эрдэмт дурал гэж яг энэ нөгөө аавын сургаалаар л явсан учраас одоо би ингээл учиргүй нөгөө алтмалт ингээл нөгөө ингэж гойж мойж сураагүй болохоор тэгэл одоо юу гэдэг яг энэ ахуул одоо өдий зэрэгтэй хүний дайтай хүн байлгах энэ ухааныг нэгт нь Монгол ахуй маань сургасан байна, хоёрт нь миний аав ээж маань энэ бүхэнд сургасан байна. Тэгэхээр хүний эцэг их байна гэдэг одоо болохгүй юм хийлээ гэд хүүхдээ загнахаасаа илүүтэй болсонгүй гэд хүүхдээ зодхоосоо илүүтэй яагаад болдгүй юм гэдгийг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Яагаад болдгүй? Тэгэхээр бид нар маш олон юм дээр тэгж болдгүй мал муу ёроол гэдэг. Сэтэрхий аяхан дууж болохгүй муу ёроо. Босгон дээр гიშгэж болохгүй муу ёроол гэдэг. Голын ихэнд одоо юу гэдэг голлуу цагаан улаан юм тусааж болохгүй л гэдэг нь өглөөл гэдэг. Яагаад? Энд хариултаа бид нар аваагүй учраас хүүхдүүд босгон дээр гიშгээр яад. Сэтэрхий аяхан дуухаар яад гэдэг. Нөгөө хүүхдийн сониуцсан эсвэл бол аавынхаа юмд хурж болохгүй гэж хэлчихдэг. Аавыг хурж болохгүй юм чинь хүрмээр санагддаг байна. Бүр эсэргээр хүрмээр санагддаг байхгүй юу тий. Тэгээд тэр юмнуудын одоо жишээ нь сэтэрхий аяхан дууж болохгүй л гэдэг. Яагаад дууж болдгүй юм? Хүмүүс болвол ингээл би нөгөө шавнар эднээс асуудаг байхгүй яагаад сэтэрхий аяхан дууддаг юм бэ гэж. Тэгэхээр уруулаа зүсэж штэ л гин яан ингээл яадаг. Гэхдээ яг мөн чанар нь бол одоо Монголын археологийн дурсгалаас ингээд Ромын шилээ аяг гэхтэл амсран сэтэрхий те ингээд баар сав гэхэд л амсран сэтэрхий тэр чин Монголын нэг философи байна. Амьтай бүхэн сүнстэй. Амьгүй бүхэн эзэнтэй гэж. Философи байхгүй юу? Уул усан дээр очиод яагаад чулуу хөндөж болдгүй юм гэхлээр тэрэнд чинь эзэн байдаг байхгүй юу? Уул усны эзэн байдаг байхгүй юу? Энэ аягыг би хэрэгэлдэг байлаа. Одоо тэр үеч монголчууд нэг л аяган дуудаг байж л энэ аяг хэрвээ за муу яраагаа та гэхдээ бурхан болоод чи аягыг заавал сэтлээд тэгээд нөгөө тэр шарилтанд цуг хийдэг байхгүй юу? Тэгжээж энэ аягны эзэн өглөө энэ аяг өглөө гэж. Тийм учраас сэтэрхий аяг бол одоо нас орсон хүний аяг шиг эзэн биегүй болцсон аяга гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө эзэн биегүй аяганд уугаад хэрэггүй гэдэг философч явсаар байгаад өнөөдөр сэтэрхий аяганд дуудаг байл гэдэг. Нэг юм. Нөгөө нэг юм нь юу гэхлээр бид нар нөгөө түрүүн хэллээ ингээд
ээжийнхаа юмд хүрж болохгүй, аавынхаа юмд хүрж болохгүй гэж хэлхээсээ илүүтэй тэр хүүхэд чинь сонирхолж бичээд аав ингээл юмар бичээд байна. Би бас энүүгээр бичиж үзмээр биш. Аав утас оролдоод байна. Би бас оролдож үзмээр биш. Тэр хүүхдийн сэтггүй автоматар аав ээжээсээ суралцдаг, байгаа орчноосоо суралцдаг. Тэр нөгөө мэдээ сонирхыг сурыг гэдэг юмыг нь хязгаарлангууд нөгөөх нь тархины хөгжил гэдэг юм чинь бас ингээд хязгаарлалтанд орчиж байгаа. Тэгэхээр тэр мэдээ сурыг гэсэн юмыг ингээд зөв зүйтэйгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Манай аав миний одоо 10 жилд байхад л одоо бодоход 7 8 дугаар ангид байхад л 1001 шөнийн үлгэр гэдэг зохиолыг ингээд орчуулаад тэрийг ингээд дүүтэйгээ хамтраад шивжээсэн. Тэг аав ингээд нөгөө машина ингээд зохиход нь надад их гой санагддаг байхгүй юу? Тэгэхээр аав надад ингээд аавыг орчуулж яхад нь би тэр үлгэрийг бүгдийг нь уншсан. Тэгээд аав надад миний хүү энийг ингээд хортой цаас тавиад одоо бодоход тэр чинь нөгөө копидчихсэн биш тий. Хортой цаас тавиад тий хар хортой цаас тавиад ингээд бичгийн машинд хийгээд за миний хүү аавыгаа орой ажилласаа ирэхэд энэ үлгэрийг ингээд шивцэн байгаараа гэд намайг дагуулж ажилд сургаж байгаа байхгүй юу? Тэр чинь дөнгөж ил 10 та хүүхэд тэр алдаа бичгийн зөв буруу янз бүрээр л бичин. Тэгтэл би магадгүй эхний 1 2 3 үлгэрээ алдсан баг. Сүүлийн үлгэрээ би зүгээр ингээд 13-ны бичээ чиглэл зогтдог байсан нөгөө. Тэгэхээр чи дөнгөж 10 ит. Тэгэхэд манай аавын маань тэгж дагуулж сургасан юмнууд манай аав маань бас гээд манай том ах нарт ингээд би одоо яг сайн санддаг байхгүй ингээ имэйл төхөөрнө гээд. Тэгээд адууны дил сүлийг ингэж имрээд нөгөө юу хийдэг байсан. Жолоо, жирэм, тэ олон тэд нарыг хийдэг байсан. Тэгээд аав надад ингэж гоё юм. Одооныхоор бол макраме шүлжээс штэ. Макраме гэдэг нөгөө олсон сүлжээс. Тэрийг л тэр сураар яаж гоё сүлжих вэ? Тэгээд хэлдэг байсан байхгүй юу? Миний хүү ингээд энийг муу хэрвээ ингээд имхэрдэх юм бол эсвэл муу сүлжээс хийх юм бол нөгөө ахыг чи олон тасраад ах нь унчих штэ мориноос. Тэгэхээр би чи ахыгаа унгаахгүй тул сайн хийж байгаа байхгүй юу тий. Тэгээд энэ чинь өөрөө чанартай. Энэ чинь нөгөө яг нөгөө хүнд мөн чанарын тайлбарлаж өгөхлөөр хүүхэд хүртэл тийм амархан юмыг сурдаг. Тэгээд би одоо олон жирэм шүлжин юу гэдгийг жолоо зулбур хийхэд бол асуудалгүй. Энэ чинь зүгээр л ахуудаа сургаад байгаа. Тэгээд намайг энийг хий гэд өгчүүл би хийхгүй шүү. Тэгээд яг хүүхдээ ингээд сонирхол дээр нь ингээд батаад өөрөө ихлүүлээд ингээд тэр зааж өгөх юм одооны нөгөө залуучуудад байхгүй болчих. Одооны залуучууд хүүхдээ саатуулахын тулд уцаа өгчих. Тэгээ хүүхд нь уцаараа өдөржингөө тоглоом моглонд хүүхдэйг нөгөө харьцаа болчих. Өнөөдөр хүүхдэд юу тохиолдсон, цэцэрлэг дээр нь юу болсон, хин гомдоосон тэр тухай ерөөсөө ярилцахгүй байгаа учраас хүүхэд өөрөө интернет орчноос захим ертөнцөөр өөрөө өөрийгөө л хүмүүжүүлж шít. Тэгээд том болсон хүүхдийг тэр чи яг юм бэ захим орчноор хүмүүжсэн хүүхд чи нөгөө үтэлсэн хойно аавын хүүхэнд орохгүй байхгүй юу? Орчин үед нөгөө хүмүүжүүлэхдээ ер нь бол чи манлайлагч болно гэл. Чи бол тэгнэ гэл одоо хүмүүжүүлээд байгаа шít. Тэгэхээр энэ дээр нөгөө хувь хүний амин ч үзэл бас нөгөө хотын соёлтойгоо холбогдуулаад бас гарч ирээд тах шиг байна. Тий. Энд чинь нөгөө суурин соёлын л нөлөөлтөө. Суурин соёл дээр бол хүн заавал шилдэг нь байж ээж хүн өөрөө шилдэг байвал мөнгө олно. Мөнгө олох юм бол хүчтэй болно. Хүчтэй болох юм бол доороо 10 залуутай тэр 10 залуугаа удирдсан эрх мэдэлтэй болно. Тэгэхээр нэг дарга болох гэдэг шүү. Тэгэхээр хотын нөгөө энэ олон нийгмийн энэ одоо олон хүний одоо бөөгнөрл дотроос товоож гаргаж ирэх нь лидерүүд л тавааж гарч ирээд байгаа. А гэтэл нүүдлийн нийгэмд болвол чи ганцаараа хүчтэй байгаад зудыг давахгүй. Чи ганцаараа мундаг байгаад малаа малж чадахгүй. Хамтаараа одоо ингээд ууланд явсан ч гэсэн доржи адуу тэр бэлт байна. Нөгөө монхоргоо адуу хойно байна. За тэрний үхэр нь холдчихж нэг эргүүлчихье гэл те зам зураа үхрийг эргүүлээл зам зурнаа нөгөө адууг нь худаглууд өхүүлээл ингээл нөгөө хамтын байдаг учраас тэр уулын орой дээр монхоргоо дурандж байгаа шүү дээ. Нөгөө балтвын үхэж чинь манай эдэ адууг эргүүлчлээ аваа шүү дээ. Гэл те дараа нөгөө нэг балтвын үхэн чи ядраа твтэлгүй тэр нэг ядарсан нэг шүлний юмд өхүүлээд өгчээ гэл. Эн чинь нөгөө ив ихтэй байх тэр айл хотлоороо аймаг сумаараа бие биенийгээ мэддэг таньдаг байх юм. Одоо энэ суурин нийгэм тийм байж
болох уу гэвэл болно. Ядчил бид нар нэг байранда одоо ингээд бүр ингээд гоё боллоо шүү дээ. Facebook, групп, чат, мат гэх тийм. Тэгэхэд бид нар хөршийн холбоогоо сайжруулах хэрэгтэй байхгүй. Бид нар хүүхэд байхад өстой нэг байрыг үтэл тэр хавийнхаа 4-5 байрын айлын хүмүүсийг мэддэг байсан шүү. Оо өстой нэрэ тэрний аав нэрлээ, энэний аав нэрлээ өстой амар ааштай зүгтаагаарай гэж бүгдээрээ нийлээл байшин төрөл. Эсвэл бол хооч хүртэл өвчдөг байсан шүү. Эсвэл бол ингээд ажилчдын автобус ирлээ гэж лагаар тэр болтол тоглоно. Автобус тэр даваад ирэхээ болоод бүгд гэрлүүгүйгээр гэрээ янзлаад цаагааж тэр эндээ хэлдэг байсан шүү дээ, тий? Ажилчдын биш гэлээ. Тэгэхээр энэ хамтын юмыг бол орчин үед ч гэсэн бий болгож болно. Өөрөөр хэлбэл хотод болвол тийм ээ ядчил тэр давхрынхаа айлуудыг бүгдийг мэддэг. Нэг хоньыг эд завчруулж, нэг шүл амсуулчдаг. Энэ уламжлал тэр хот дотроо аваад үлдэх хэрэгтэй юм шүүл гэж. Одоо бид нар ингээл централ гэрийн төлхөрггүй ч юм уу эсвэл байхад бид нар орцондоо л зогсоод байгаа байхгүй юу? Хуучин бол хажуудлынхаа айлыг зохиж ороод төлхөргүй нөгөө чи ирээгүй гэл ингээл гой хууч хөрөл ярьж. Гэтэл одоо бол тийм юм байхгүй. Бараг орё гэвэл яах ч байгаа тий? Одоо энэ үзэгдэл бол улам баг болоод байна тий. Тэгэхээр энэ үзэгдлийг л бид нар хотын зөв хэмнэлтэд хөгжүүлээ, сайн хөршийн холбоог хөгжүүлээ. Нэг гудамж тий? Нэг гудамж одоо төсөл гэж байна. Гудамж болгонд айл болгоно нэг 2 мод. За яг хөө нэг айл нь 10 мод авчираад айлынхаа хаалган дээр 2 мод зоогоод явчих л да, тариад явчих. Гудамжаараа 10 жилийн дараа гудамжаараа гоё ингээд хашаалсан ногоон модтай болно шүү дээ, тийм ээ. Одоо энэ эко соёл сан гэд эмэгтэйчүүд байна, эко соёл сангийн эмэгтэйчүүд одоо дайр их дээр хашаа болгонд нэг мод гэл айгүй бол ингээл хуульч мундаг ингээл байгуулгын мундаг лидер эмэгтэйчүүд ингээд саналаараа нэгдсэн. Гэхдээ тэр хүмүүс нөгөө модоо авахгүй байна, усалахгүй байна. Тэгэхээр тэднэрт ингээд зориулаад бид нар ингээд мод авчираад тариад үгүй. Та нар энийг нэг 7 хоногт нэг 20 литр ус хийгээд 40 литр ус хийгээд энийг ургуулаарай. Та нар газартай учраас та нар бол хотын ингээд бид нар мод тари гэсэн ч гэсэн биднэрт газар алга. Тэгэхээр бид нар та нарыг ийм гоё газартай учраас та нарын юм дээр ингэж мод тарьж энэ гудамжийг бид нар хөгжүүлэх гэж ингээл айгүй гоё зөв уриалгыг хийж байгаа. Түрүүн их хоёр ихч хэллээ. Сайн юм хийсэн ч нөлөөлнө, муу юм хийсэн ч нөлөөлнө. Тэгээд одоо би зүгээр өөрийнхөө жишээн дээр ингээл бодоход бол за би яг ямар нөлөө үзүүлсэн юм бэ гэдэг. Тэгэхээр бараг 5-6 жилийн өмнө л Horizon Hiking Club гэдэг байгаа. Horizon Club-ыг бид нар ингээд нэг 5-6 залуучууд ингээд сонгоо архан уулуудаа гарч эхлээд тэгээд бид нар ингээд явж ирсэн. Тэр клуб маань одоо төрийн бус байгууллагаагаа холбоо болоод нөгөө тавуулаа эхэлсэн клуб маань 500 гаруй гишүүдтэй ингээд өндөр ууланд авирдаг. Одоо Эверест руу манай тогтхоогээ залуу ингээд явна гэл бэлтгэл хийж гэн тэ тоогийгээд за ингээд би бол одоо юу гэдэг ингээд манай нэг хэсэг нөхөд бол нийлээд ингээд хайкинг клуб байгуулчих. Гэтэл оргил гэд уулын дугуйн клуб байгаа. Өө 20 идтэй залуучууд. Гэтэл би өөрөө тэр залуучуудын урсгалууд түрэгдээд орсон байхгүй юу? Тэ өөр тэр 20 идтэй залуучууд дугуй унжин ингээд уулын дугуйныг гэлтгсэн би ч одоо 40 насны дээр анх дугуй авлаа шүү дээ. Өөрийнхөө төрсөн өдрөөр ингээд уг нь би хүүтэй тэр нөгөө дугуй унж байгаа залуучуудыг хараад хүүтэй дугуй авч өгье гэд очдөг байхгүй юу. Тэгээд дугуй үзсэн чинь ингээд амар гоё дугуй. Тэгээ би чинь дугуй унж чаддгүй хүн чинь харсан чинь зүгээр нөгөө юм ингэдэг шүү дээ. Энэ миний дугуй, энэ миний юм гэд нэг нүдэнд харагдчих. Тэгээд би тэр хүүтэй авч өгөх гэжсэн хүүтэй дугуй авч өгөх гэж яваад өөрөө дугуй аваад тэгээд дугуйгаа унаа дараа сар нь манай хүүгийн төрсөн өдөр болдог байхгүй юу. Дараа сард нь хүүтэй дугуй авч өгөө. Тэгээд тэр оргил гэд уулын дугуйн клубын залуучуудаа нийлээд тэгээд би чи одоо энэ өвөлчин нөгөө 2 гүүрний одоо инх тайвны гүүрнээс Баян зүрхийн гүүр хүртэл туул горлоор ингэж мөсөндëэгүр дугуйтай явж үзлээ. Тэр залуучуудтай нийлээд энэ урагшаага налаахын замаар явж үзлээ. Дараа нэг хэсэг бүлэг найзуудтайгаа нийлээд юу орж үзлээ. Төв аймаг дугуйтай орж үзлээ. За тэгжээтэл нөгөө манай хард боди гэд фитнесийн ингээд хамт олон клубын залуучууд байна. Тэдмэр маань бас дугуйтай нийлээгээд дугуйтай нийлээд бид нар энэ юунаас Баян даваанаас хэрлэн гол хүртэл
дугуйтай явлаа. Одоо ингээд нөгөө баг нөгөө оргил дугуйн клуб руу анх нийлсэн хүн чинь эмэгтэй найзуудтайгаа нэг болоод дараа нь фитнес клубийнхантайгаа нэг дугуйна. Тэгээд одоо энэ дугуйтай гэр бүл гээд нэг 3 хүүхэдтэй ануу гээд айгүй хөрхөн охин ингээд дугуйтай гэр бүл зөв одоо хотын нэг соёлыг л түгээе гэж явж л та. Тэгээд тэд нартай нийлээд бүр дунд говь хүртэл дунд говийн аймгийн төвөр дугуй муутай явж байна. Эн чинь ингээд би нөгөө өөрөө надаас ингээд нэг юм дэлгэрхээс гадна би өөрөө тэр олон маасуудад ингээд өөрөө урсгалаараа татагдаж ороод байгаа байхгүй юу. Тэрээс би тэгэл хүүдээ хийдэлдэг байхгүй юу. 40 настай. Тэгээд энэ их жинтэй те 40 настай. Тэгээд дугуйна. Тэгээд 16 та хүүгээ дагуулад явж байгаа ээж вэ дүү гэл би хүүгээ явуулдаг байхгүй. Тэгэхээр бэ штэ. Тэгэж манай ээж чиста цоглог юмчиг гэл. Хүүд нөлөөлөх бас. Тэгэхээр энэ дугуйн соёл гэдэг чинь надад нөлөөлж гэн, манай хүүд нөлөөлж гэн, манай гэр бүлд нөлөөлж гэн те. Ингэ чинь явсаар байгаа хотын соёл. Хотоо цөмөрөө дугуйтай явцгаа гэдэг. Олон хүмүүс бөөнөрөө тэгээ одоо нийгэмшиж амьдрахын нэг соёл байхгүй юу? Тий. Одоо байрандаа гэдэг юм уу гудамжиндаа гэр хороолт бол гудамжиндаа хэрвээ хашаан доторх чинь маш гоё юм эцэгцтэй, хачин гоё байшинтай, гайхалтай байлаач гэсэн таны хөршүүд гудамжиндаа угаацаасгаад гудамжиндаа хоогоо хаяад байвал тэр бүх одоо сөрөг юмыг өөрөө идэлнэ тийм өөрөө мэдрэн. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо би бас яг энэ чиглэлээр энэ хүмүүсийг нийлүүлээд энэ гэр хороолт улсууд тийм бүлэг болж хамтарч ажиллаад тэгээд тодорхой хэмжээний одоо өөрчлөлтүүдийг өөрснөө бий болгоод байгаа. Сүхбаатар дүүрэгт бол бид нар айл болгоны гадаа мод тарих хөдөлгөөнийг хийжсэн өөрсдөө тарьсан. Тэгээд ер нь бол ингээд харж яхад бол хүмүүс биш үү? Хин нэгнээс өөрчлөлт эрхийг хүлээх биш. Та өөрөө өөрчлөгч байх ёстой. Яг үнэ. Өөрөө өөрчлөгч байна гэдэг маань жоохон ч гэсэн зүг сэтгэлээ гаргацдаг тий. Одоо гудамжиндаа хог асгадаг л байсан бол тэрийг л болчих. Тийм ээ. Тэгэл нэг цэвэрхэн болол ирвэл тэрэн дотор хүмүүс чихрийн цаас чайхаа байждаг. Тэгэхээр тэр соёл бол одоо бас бидний хотын соёл юм аа л гэж хэлэх гээд байна л да. Тэгээ түрүү Минжин маань өөрөө ярьлаа. Бид нар бас нөгөө ер нь бол хот маань сайхан соёлтой байна гэдэг маань нөгөө биднээс танаас нөлөөлнө гэж би тэд яриад байгаа. Тэгэхээр тэр нь бол хувь хүнээс аюух нөлөөлж байгаа байхгүй хувь хүнээс. Тэр хувь хүн та өнөөдөр тий маш хариуцлагатай соёлтой байх ёстой л гэсэн нэг хэмнэлийн юм уу дэг жагийн юм уу зан заншлын асуудлууд энд яригдж шít. Өнөөдөр одоо цахим ертөнц хөгжиж जैन хүмүүс мэдээж хэрэг мэдээллийн эрен зуунд маш их одоо ингээд юг мэдээлэлгээ бол утсаараа тэгээд одоо бусад энэ зүйлээс авж байгаа хэдий боловч хүүхдтэйгээ амьд харилцаа үүсгээрээ тий тэр хүүхдтэй тэр 6 нас хүртэл ямар байх юм 6-аас тэр 12 нас хүртэл ямар байх юм гэдэг нь таны ирээдүйн хүүхэд хэн болох вэ гэдэгтээ асар их нөлөөтэй юм а гэдгийг сая манай доктор маань хэлсэн үг нэлээд гарч ирлээ тий. Тэгэхээр одоо бид нар энэ хурим хийгээд байна тий одоо хурим гэж одоо айгүй гоё хурим хийгээд маш их салж байна. Би одоо саяхан нөгөө нэг юм гэр бүлийн статистик харж ирсэн чинь гэр бүл болсон салалт хоёрын тэр график бол ерөөсөө бүр гайхшрал төрүүлсэн байхгүй юу? Яасан их гэр бүл болж яасан их салдаг юм бэ гэж тийм. Хурмын талаар яг хурим гэдэг чиглэлээр бол судалсан юм байхгүй тийм. Гэхдээ хурмыг зүгээр би хувьдаа бол юу гэж ойлгодог вэ гэхлээр энэ бол нэгдүгээрт нь бол хоёр хүн гэр бүл болж байгаагаа бүх ах дүү нарынхаа өмнө албан ёсоор зарлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ их баярт мөчөө танаа охин манад ирлээ, танаа хүү манад ирлээ. Бид нар худ ураг олцлоо. Нөгөө холыг ортууллаа гэдэг шиг энэ худ ургийн харилцаа гэдэг чинь өөрөө эрхэм нандин харилцаа байхгүй юу? Айлаас охин аваад бэр болгоцсон хадам ээж. Бид нар ингээд ярихаараа хадам ээж болохоор л нэг хадны мангай шиг юм төсөөлөд идэг байхгүй юу? Гүүлдэ. Хадам ээж ямар гоё хадам ээж байгаа одоо зөндөө жишээнүүд байна. Тийм ээ. Тэгэхээр энэ юуг хэлэх гээд байна гэхэлэр нэгдүгээрт нь тэр хоёр хоорондоо хайр сэтгэлтэйгээс гадна тэр хоёрын ах дүү нар ч өөрөө олонний өмнө ингэж худ ураг болцлоо, ах дүү нар болцлоо гэд тэрийг одоо ингээд олон түмэнд
гаргаж байгаа. Тэр их ах トゥ нартай бит хоёр хайртай дуртай гэж сууж тэр хоёр ижийн цагаан сүг нийлүүлээд ингээд ёслол гүнтэтгэл хийгээд тэр олон хүмүүсээсээ өрөөл авна гэдэг чинь хурмаар хүн муухай ерөөсөө хилдэхгүй байхгүй юу? Хурмаар хүн үргэлж өрөөж идэг. Тэгээд монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэж нэг сайхан үг байдаг штэ. Амны бэлгээс аштын бэлэг. Тэр их ах トゥ нарынхаа бүх хүмүүсийн өрөөлийг авцсан хоёр чинь нөгөө бэлгийнхаа ухаанаар зам мөрөн цагаараад ингээд тэгшрээд ирнэ. А гэтэл энийг бол одоо зүгээр л хурим гэдэг чи одоо хийх ёстой юм. Одоо цуутай хүүхэн хуримгүй дуутай тэнгэр хурггүй гэхчээр би заавал хурим хийх ёстой гэл нэг айлын ирэх охин гэл орилол хийж байгаа даа биш. Эсвэл айлын нэг ирэх хүүхэд ч юм уу нэг баян айлын ганц хүү ч юм уу хийж байгаа даа гол нь биш байхгүй юу? Хамгийн гол нь энэ хол одоо худ ургийн хүмүүс чинь танилцлаа. Ямар хүмүүс вэ гэдгээ мэдэлцлээ. Ямар айлд охиноо өгч байгаа вэ? Ямар айлын охиныг авч байгаа гэдгээ мэдэлцлээ. Ах トゥ амраг садныг харлаа. Хол нутагт явах за бид нар худын хараар манай худыг чинь дунд гових штэ, дорн гових штэ гэл тийм ээ. Ороход нэг илэг ингээд дивсэх юм ах トゥ тэй боллоо. Өөрөөр хэлбэл ах トゥ нар дотор ах トゥ нарынхаа хүрээг тэлж байгаа нэг асуудал байна тийм ээ. Би одоо юу гэдгийг дорн говийн бэр боллоо гэхэд миний ах トゥ нар дорн говьд очиход ингээд дорн говьд ингээд сайхан нөгөө манай худ ирлээ юу илээ гэл хүрдлээж авах тийм ээ. Нэг талаасаа тэр нөгөө талаасаа залуу гэр бүл болж байгаа хоёр чинь тэр ах トゥ нарынхаа өрөөлийг аваад дээр нь энэ олон ах トゥ нарыг цуглуулаад тэр бит хоёр гэрэлж байгаа гэдэг чинь арталт нь тэр хэмжээний том хариуцлага гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл магадгүй хуримны дараа ингээд саяхан нэг жишээнд фейс дээр явж исэн бит хоёр маш сайхан хурим хийсэн. Гэтэл яг хуримны дараа эхнэр минь ингээд өвчтэй. Би эхнэрийгээ ингээд асраад ингээд бит хоёр ингээд хоёр охинтой болоод гэдэг нэг жишээ залуу ярьж исэн л та. Би эхнэрийгээ ямар ч байсан би хөл дээрээ босгоно. Би эхнэрийгээ өвдсөн зовсон цагт нь жаргаана гэж амлалуу тий. Эсвэл цаваагүй байхад нь жаргаана гэж амласан билүү? Би хизээ юу гэж амласан бэлээ гэдэг нөгөө амлалтаа эргэж санаж штэ. Тэгэхээр л энэ цаг мөчөөс хойш энэ хоёр нэг гэр бүл шүү гэж. Тийм тэгээд манай аавын нэг хэлсэн нэг бас нэг хоёр мөртэй байдیں۔ Өвөг дээдс минь өрөх татаж айл дээр болоход өрөөл биеэрээ биш өрөөлөөр биш нэг бие боллоо шүү гэж нэгэн дэрийг үргэлжлүүлэн хийж өгчээ гэж. Өөр олон юм хийж өгөөгүй ш. Нөгөө тустай хоёр дэр байсан бол нэг дэрэн дээр унтдаг боллоо гэж. Тэгээд нөгөө хоёр өөр өрөөл бие минь нэгэн бие боллоо гэж өрхийг минь татж өгтөө гэл ингээд нэг хилцсэн байгаа байхгүй. Тэгээ энэ зүйл чинь хүртэл яг уу ямар ч байсан айлын охиныг ёс жаягтай гуйж аваарай. Айлын охиныг ёс жаягтай гэртээ оруулаарай. Тэгээд олон түмэндээ хэлээрээ зарлаарай л гэсэн энэ санаа байхгүй юу. Тий. Зарим эмэгтэйчүүд бол гомдлоод идэг штеп. Ямар симэрхий хатагч манаа тавьсан юм биш. Тэ гэд нэг юм гомдлын мөр байгаад идэг штэ. Тэгэхээр эн чин өөрөө дихтэй юм, жаягтай юм, ёстой юм. Нөгөө ёс ямбгор төр төмбгөр гэж нэг үг вэ штэ. Тэрнээс биш одоо тэр хатгандаа болоод байгаа биш байхгүй. Эн чин өөрөө нөгөө ёс гэдэг, төрт ёс гэдэг нэг зүйлийг л агуулгаад байгаа. Бид нарт ингээд төрт ёс гэхлээр одоо нөгөө юу гэдэг нэг церемони буюу ёслол хүндэтгэлийн ажиллагаа гэдэг юм руу анхаарат байна. Гэтэл үгүй штэ. Гэрт хүртэл төрт ёс байдаг байхгүй юу? Нөгөө дээр улсын маань төрт ёс ингээд задраад эхлэхээрээ гэрт маань төрт ёс гэж байдаг. Нөгөө аавын малгай бүсийг дээш нь тавьдаг, аавын аяг нь байдаг тийм ээ. Энэ эднэр чинь өөрөө тусдаа аавын суудаг орон зай, ээжийн байдаг орон зай, зочин хаана байх вэ? Хөгөөс хэлэхдээ гэр бүл бол жижиг төр гэдэг бас хэлжсэн. Тэгэл тэр төр чинь жижиг төр чинь л тэр төрт ёс гэдэг чинь л тэр нөгөө айл гэрийн эзлэх аавын ээжийн байр суурийг илэрхийлдэг л да. Тэгэхээр сая нөгөө миний асуусан тэр хоримтой холбоотой юу бол ерөнхийдөө би юу гэж яг л одоо нэг ийм асуудлыг хөндөсөө энийг твшүүлээсээ энийг олон хүмүүс бас ойлгосоо сонсоосоо гэж бодож асуулаа л да. Ер нь бол хорим хийнэ гэдэг маань яг одоо нэгдүгээрт
одоо гэр бүлийн хүрээд хэлэгдэж байна. Ах дүүсийн хүрээд хэлэгдэж байна тий. Удам судрын хүрээд хэлэгдэж байна. Тэр бүхэн бол өөрөө тэдэндээ өгж байгаа одоо амлалт, тангараг, хүний ёсны үйл ажиллагаа гэж би бол тэгж харагдаад байна л тий. Одоо чи хүний ёс ерөөсөө бит хоёр гэр бүл боллоо. Ингээд бид хүүхдүүдээ ингээд сайхан цаашдаа яагаад ингээд хүмүүжүүлээд ингээд бас нэг юм жижиг одоо бичил одоо төрийг бий болгож байна гэдгээл тунхаглаж шүү дээ ер нь тий. Надлан урсан болж байна. Манай ахын хүү хурмаа гээд тэгээд би дүүдээ хэлж ийсэн юм. Үзэсгэлэнтэй эхнэр авна гэдэг залуу насны гоёлоо. Үүлэн дуран эхнэр авна гэвэл нэгэн насны гоёлоо. Үгэндээ одоо цэцэн бэр авна гэдэг чинь 3 үеийн гоёлоо гэж. Тэгээд миний бэр ста царайлагч юм, үгэн ч цэцэн юм гэж хэлжээс өгөхгүй. Тэгэхээр үнэхээр тийм. Үзэсгэлэнтэй царай гэдэг чинь үнэхээр залуу насны л гоёо. Үүлэн дуран бэр гэдэг чинь тийм ээ. Нэгэн биеийн гоёо байхгүй. Үтэлсэн хойноож сайхан дээл өмсөе гэвэл те. Уран бэр аваа. 3 үеэрээ ухаан цэлмэг цэцэн явъя, удам төрлийг чинь дээшлүүлъя гэвэл ухаантай бэр аваа гэж. Нэвтрүүлгийнхын төгсгөлд бид гурийн ярианаас бас сонсогчд маань, үзэгчд маань бас тодорхой ойлголтыг авсан баг. Тэгээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлага тусдаа ямар бас агуулгыг бас шигтгэж байдаг тухай бас сонслоо. Тэгээд бие бинийгээ хүндэтгэх бас өөртөө үлгэр дуурайлтай, ёс зүйтэй, дээрэс нь өөрийнхөө ажил хөдөлмөрөөр үр хүүхдээ үлгэр дуурайлаар өсгөж хүмүүжүүлэх гэдэг хамгийн чухал зүйлийг бас ойлгосон болов уу хэмээн бодож байна. Тэгээ өнөөдрийнхээ нэвтрүүлгийн бид өмнөх нэвтрүүлгүүдээр маш олон бас мессежүүдийг сонсогчдоо, үзэгчдээ өгчээсэн. Тэгээ өнөөдрийн мессежийг энх хоёрчийн тухай та юу гэж харав? Би бол үлгэр дуурайл эцэг эхийн үүрэг хариуцлага маш хариуцлагатай байх ёстой. Тэр хэмжээгээр өөр хүүхдэд бид нар бас хариуцлагатай өсгөж хүмүүжүүлэх ёстой юм байна гэдгийг олж харлаа. Тэгэхээр хариуцлага гэдэг үгийг өнөөдрийнхээ нэвтрүүлэгтээ бүр онцолж хэлмээр санагдлаа. Тий. За би бас санал нэг байна. Хариуцлага ер нь зөвхөн гол өнөөдрийн одоо бас нэвтрүүлгийн мессеж юу байсан бэ гэвэл тэр эр хүний одоо тэр хамгаалах чадвар гэдэг. Эмэгтэй хүний тэр одоо нөгөө талд нь төшөг болох гэсэн энэ хоёр энэ баланс бол ер нь маш чухал юм байна. Тэгэхээр энэ одоо энэ нөгөө одоо энийг бол одоо залуучуудаас өнөөдөр нэвтрүүлгээс нэлээд хүлээж авсан баг гэж бодож байна. Ингээд гэр бүлийн сэдв бол өөрөө маш том сэдв юм. Тэгээд эргэн тойрон гэр бүлийн хүн болгон ер нь тодорхой хэмжээний одоо гэр бүлийн орчинд амьдарч өсөж өндийж өдөг хүртэл одоо амьдарч байгаа учраас өөрийн гэсэн туршлагатай, өөрийн гэсэн мэдлэгтэй болцсон хэдий ч бид өнөөдөр гэр бүлийн сэдвэрээ хүн болгоны бас залуучуудын тэ одоо мэдээлэлд мэдлэгт нэмэр болох болов уу гэж одоо энэ нэвтрүүлгийг та бүхэн зориулж байгаамаа. За ингээд манай нэвтрүүлгийг хэрвээ та бүхэн таалагдаж ямар нэгэн санал бодлоо солилцох байгаа бол бид нэр лайваар явуулж байгаа. Тэнд та бүхэн одоо саналаа комментаар оруулбал бид нар бас их баярлах болно. Ингээд бас олон хүнтэй хуваалцаж нэвтрүүлгийг та бүхэн сонсоорой гэж ингэж бодож байна. За өнөөдрийн бидний нэвтрүүлгийн одоо хурж ирж урилга авч тэгээ энэ сайхан одоо уламжлал соёл Монголын ахуй за тэгээд гэр бүлийн энэ одоо ноён руу болсон ичээ аав эр эм хоёрын одоо энэ үүрэг хариуцлага тэдний нийгэмд эслэх байр суурь хүүхдүүдийнхээ өмнө хүлээж байгаа одоо тэр том хариуцлагын талаар маш сонирхолтой хувийн жишээн дээр холбож ярьсан Менжин доктортой амжилт хүсье. Маш их баярлалаа. Тий. Ингээд манай нэвтрүүлгийн төгсгөлд бол бидний нэг ураа байдаг. За энэ ураа бол хотын соёл биднээс танаас анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.